Сайн байцгаана уу? Digital Dental Office эмнэлгийн бэлгийн эмч мэдчилж байна. 2020 оны шинэ оны мэд хүргье. За, эмчээс нь олон бас асуултуудыг хүмүүс асуудаг аа. Тэрний нэг нь бол гажигдслын эмчилгээний талаар байдаг байгаа. За, гажигдслын эмчилгээ гэдэг нь болохоор шүдний игнэнд нь шүднүүд нь буруу байрлсан, зөв байрлах ёстой хэмжээнээс өөрчлөгдсөн, эсвэл шүдэн алдснаас, эрт алдснаас болоод шүднүүдийн байршил өөрчлөгдсөн ч гэдэг юм уу. Янз бүрийн шалтгаантайгаар шүдний игнэнд бол гажиг үүсдэг байгаа. За, тэр гажигуудыг бид нар эрт үе дээр нь онцлоод, зөв онцлоод нарийн хэмжилтүүдийг хийсний үндсэн дээр эмчилгээний яг найдвартай төлөвлөгөө гаргах ёстой байдаг. За, тэгээд тэр төлөвлөгөөг гаргахад онцлогооны үед эмчид ямар мэдээллүүд байж иж тэр үйлчлүүлэгчийн амны хүндэд бий болж байгаа тэр гажигдслын эмчилгээнд шаардлагатай нөхцөл байдлуудыг бид нар бий болгож иж эмчилгээг явуулах ёстой гэвэл сүүлийн үед бид нар ийм алсын зайны онцлогоонуудыг хийж эхэлсэн байгаа. Жишээ нь үүн дээр бол юу хэрэгтэй байдаг? Ингээд нүүрний ийм мэргэжлийн камераар авсан фото зургууд. За, үүн дээр бол яг ихцээрээ харсан, инээмсэглээгүй, дараа нь инээсэн, мөн яг хажуу тийшээ харсан, инээгээгүй байх ёстой. Тийм зургууд хэрэгтэй байдаг. За, дээрээс нь яг инээмсэглэлийн зураг, дээшээ үлээсэн зураг, яг ингээ амны шүднүүдийг яг тэгшин хадсан байдлаар тэгээ хагас ангаасан байдлаар байх ёстой. За, эдгээрийг бол бид нар мэргэжлийн камераар авдаг байгаа. Микро линзтэй. За, доод шүдний игнэ болон дээд шүдний игнэг яг тэгш дээрээс нь авсан ийм зургууд хэрэг болдог. Энэ нь бол шүдний игнэний нумны хэмжээ, игнэнд байрлаж байгаа бүх шүднүүдийн хоорондын зай, хоорондын харьцаануудыг бид нар ингэж үздэг байгаа. За, түүнийг бас бид нар дижитал аргаар онлайнаар зургийг авч байгаадаас SpaceWise буюу ArchWise гэдэг хэмжилтүүдийг хийхэд бол саяны өмнөх зургууд бол эдгээр зургууд бол тусалдаг. За, түүнээс гадна бид нар энэ хажуугийн зургууд байдаг. Энэ баруун тийшээ харсан хатцсан шүдний зургууд. Энд бол нэгдүгээр их хараа болон соёо шүднүүд заавал орсон байх ёстой. За, хагас ангаасан зураг байдаг. Энэ зурган дээр бид нараас хооронд дээд доод шүдний игнэнд байгаа шүднүүд хоорондоо яаж хэрхэн харьцаж гинүү гэдгийг бас харах хэрэгтэй байдаг. За, энэ зүүн талынхын зураг байна. Мөн 6 дугаар шүд буюу 1-р их хараа соёо шүдний байршлыг бид нар бас хардаг байгаа. Гажигдслын эмчилгээний онцлогоон дээр хэрэг болдог. За, дэлгэмэл рентген зураг, хэсэг газрын рентген зураг, цефала буюу хажуугийн телерийн рентген зураг. Энийг бол хоншоор гавлын хоорондын ясны хооронд байршиж байгаа эрүү хоншоорын харьцаа, энд байгаа шүдний язууруудын урт гэд бүх хоорондын харьцаа нарийн хэмжилтүүдийг хийхэд бол хэрэг болдог байгаа. За, Digital Dental Office эмнэлэг маань бол энэхүү хэмжилтүүдийг маш нарийн хэмжилтүүд хийх, алдаагүй хийх ёстой байдаг. Түүнийг бол бидний хэрэгжилж байгаа Planmeca цефалостат бол яг автоматар хэмждэг хэмжээстэй учраас бид нар бол алдаа гарах магадлал багатай, маш бага байгаа. Эмчийн буруу хэмжилт хийгдэх ч юм уу тийм алдаа бол маш бага гардаг. За, энд бол бидний бас нэг онцлог байгаа. IS Academy-тай хамтарч бид нар IS Academy-ийн гишүүний хувьд тэгээд тэдгээрийн олон гажиг заслын эмчилгээний шат бүрийн сургалтуудыг дамжиж өнгөрсний үр дүнд бол бид нар гишүүн болох хэрэгтэй байдаг. За, сая энэ 12 сард бол 2019 оны 12 сард бол Advanced буюу гүнзгийрүүлсэн сургалтыгаа төгсөөд 5 дугаар шатныхаа сургалтыг дуусаад байж байна. Эдгээр сургалтуудын үр дүн 10 оноос хойш ийм сургалтуудад явсан байгаа. Тэгэхээр нийтдээ 9 жил энэ гажигдслын ямиг шат дараалал ерөөсө хэсэг газрын үүдэн хэсгийн шүднүүдийг засах, хэсэгчлэн гажигдслыг засах, насанд хүрэгчдийн гажиг яаж засах вэ? Сүүлдээ хүүхдүүдийн насны
бүх гажигуудыг яаж засах уу гэдэг энэ нарийн юмнуудыг бол сурч мэдсэн байгаа. За хамгийн гол сурч мэдсэн онцлог маань бол юу юм бэ гэхээр IS Academy-ийн баримталж байгаа нэг зарчим бол ерөөсөө эмчилгээний төлөвлөгөөг бол шүдний тэр тухайн аливаа эмчилгээг эхлэхээс өмнө маш наривчлалтайгаар за дижитал системүүдийг ашиглаж бодит үзлэг болон рентген зураг бусад одоо HIV загвар бүгдийг ашигласны үндсэн дээр бол тэрний симуляшн буюу одоо нөгөө ирээдүйд гарах үр дүн бид нар 3D-гээр одоо гаргаж тэр модель загварыг нь гаргаж хийдгээр бас онцлог байдаг. За үүн дээр бол бид нар энэ компьютераар нэг PDF энэ юу байгаа Adobe байгаа. Энэ Adobe дээр бид нар энийг тоглуулад үзэхээр жишээ нь энэ үүдэн шүднүүд хаашаага яаж хөдлөхийг, ямар үр дүнд хүрэхийг, ямар байршилд очихын ч гэдэг юм уу энэ болгоныг бол бид нар өөрчлөлн таамаглаж хагаад за тэр үр дүн одоо үйлчлүүлэгчтэй үзүүлээд таалагдахгүй гэх юм бол дахин одоо ArchWise буюу SpaceWise-ийг хийсний үрцэндээ одоо энэ эмчилгээнүүдийг эхэлдэг бас онцлогтой байгаа. За хамгийн гол нь бид нар бидний бас баримтлагдаг гол зарчим бол шүд эрүүн нэрний системийг яг тулгуур болж байдаг шүднүүд болон одоо хоншоор эрүүний түүшийн ясны байдлыг зөв зүйтэй хадгалж үлдэх ирээдүйд тэр шүд бол олон жилийн туршид үүргээ гүйцэтгэж чадах, гоо сайхнаа барьж чадах. За тэгээд доктортой гэж яриад байгаа манайхан бол function буюу үйл ажиллагаа явуулах тийм чадвар бүхий шүд эрүүн нэрний системийг бий болгоход бол гажиг заслын эмчилгээ бол шүдний игнэний гажигтай хүмүүст бол тусалдаг гэж үздэг. Тэгэхээр тэр нарийн эмчилгээг хийхийн тулд бид нар яалтчгүй маш нарийн онцлогоонууд дээр суурлаад тэгээ үр дүн нь яг эмчилгээг эхлэхээс өмнө бодиттой яг ямар болох вэ гэдгийг бол гаргасны үндсэн дээр эмчилгээг бол эхлүүлэхийг бид нар зөвлөдөг байгаа. За ингэснээр одоо бид нар эрх зүйн хувьд ч өөрсдөө тийм сайн бэлдэж байгаа гэсэн үг. Нөгөөтэйгэр бол үйлчлүүлэгчдийнхээ эрх ашигыг бас маш сайнаар одоо хамгаалахад бидэрт хэрэгтэй. За эмчилгээ энэхүү байдал дээр үндэслээд эхэлснээрээ одоо эмчилгээний явцад ямарваа нэгэн ойлгомжгүй асуудал гарах ч юм уу за яг энэ шүдийг ийшээ хөдлөх байсан чинь яг ийшээ хөдөлчлөөч гэдэг юм уу тийм алдаанууд бол маш бага гардаг болов эсвэл бүр гарахгүй тийм байдгаараа давуу талтай. За тэр нь юугаараа хүнд сайн юм бэ гэхээр жишээ нь жилийн дотор засч болох шүдийг жил хагас 2 жил ч юм уу ингэж наашаа цаашаа оролдож хөдлөгжээж байранд наваачж байгаа бол тэр шүдний одоо эргэн тойронд байгаа түүшийн ясанд хэрхэн нөлөөлж явах вэ те. За тэгээд үйлчлүүлэгчд бол шүдэндээ янз бүрийн аппарат зүүчээд шүд угаалт одоо буурсан шүд угаалтын боломж бол бас яг аппарат зүүгээгүй байгаа шүдтэй харьцуулах юм бол угаахад илүү хэцүү болдог байгаа. Тэр болгоныг эдгээр тооцоод эхлэх юм бол хоолунд идэхэд гээд ингээд мэдээж яг ямар ч аппарат гажигдсан аппарат зүүгээгүй одоо миний шүдтэй харьцуулахад аппарат ингээд зүүцсэн шүдэн дээр хэрхэн өөрчлөлт гарах уу гэдэг нь ойлгомжтой байдаг. Хэдийгээр тэрэнд хүн яг дасан зогцож тэрэндээ эмчилгээний явцад сайтар ингээд шүд угаалтаа заалгаж хоолундынхаа дэглэмийг зөв барьж зөв хоол хүнсийг сонгож идэх хэдрийг бидний зааж өгдөг хэдий чиг тийм байдалтайгаар олон жилийн туршид байх юм бол маш яригтай буюу шүдний тулгуур идэд сөрөг нөлөө үр дүнгээр гарах бас магадлалууд эрсдлүүд илүү өндөр болдог учраас бид аль болохоор яг тухайн гажиг яг цаг хугацаанд нь зөв байдлаар удирдах тэр гажигуудыг эмчилж дуусгаснараа одоо хүнийхээ эргэтэн систем дээр маш их сайн нөлөө үзүүлж чадах юм гэдэг. Тэгэхээр хүмүүс хэлдэгдээ заримдаа миний соёо бүр энэ дээр байгаа. Гэхдээ энийг би богино хугацаанд засах боломжтой гэж асуудаг байгаа. Тэгэхээр хэрвээ аманд нь одоо зай багтахааргүй одоо бүхэл бүтэн 2-3 шүдний зай орхооргүй тийм зайтай бөөгнөрлөлтөй шүднийг нэг гажиг байх юм бол мэдээж хэрэг тэр шүдийг оруулахад аль шүдийг хадгалж үлдэх юм бол тэр эрүүн нүрийн системд зөв үйлдэлийг хийх зөв үйл ажиллагаагаа явуулах мэдээж хэрэг тэгээ гоо сайхныг яаж хэрхэн барих уу гэдэг эмч одоо тооцоолон гаргадаг байгаа.
Тэр зайгүй байгаа юм чи альва нэгэн шүдийг ч юм уу шүднүүдийг ч юм уу бид нар заавал авж ягаад тэр игнэнд нь оруулах тийм эмчилгээний тохиолдол ч байдаг. За тэр нь бол яг тухайн гажгаасаа хамаарна. За зөвхөн шүдний игнэний гажгаас гадна ишүү маш олон төрлийн гажгууд байдаг байгаа. За хоншоор болон эрүүний ясны хоорондын харьцаатай холбоотой бас гажгууд үүссэн байдаг байгаа. Тэгэхээр тэдгэрийг бол бас илүү их нарийн онцлогоонуудыг хийгээд магадгүй цаашаа бол одоо хоншоор эрүүний ясыг одоо хагалгаа хийдэг, ортогнатик хагалгаа хийдэг тийм мэрэгжлийн эмч нартай бол хамтарч эмчлэх тийм шаардлагууд бол зөндөө гардаг байгаа. Тэгэхээр манай Монголд бол тиймэрхүү хагалгаануудыг хийдэг эмнэлгүүд болон эмч нар бас байдаг байгаа. Тийм учраас яг тухайн үйлчлүүлэгч тохирсон тэр эмчилгээ үйлчлэгийг хагалгаатай байна уу? Хавсарч хийх гажигдсан эмчилгээ байна уу? Эсвэл зөвхөн шүд аваад хийгдчихээр байна уу? Эсвэл биш бүр шүд авах шаардлагагүйгээр тэр гажиг засч болохоор байна. Эсвэл бүр араа шүдэн зүгээр ягаад зөвхөн үүдэн шүдний гажиг байхад заавал ягаад араа шүдийг хөдлөх ёстой юм те. Тэр шүднүүд бол байрандаа байжгаад зөвхөн одоо тэр гажигтай байгаа үүдэн шүдийг одоо хөдлөж засах бол тийм нөхцөл байдлууч байдаг. Тэгэхээр тэр болгонд тохирсон одоо гажиг цэслийн аппаратууд байдаг, гажиг цэслийн эмчилгээний арга барилуд байдаг. За тэгээд хэрглэж байгаа багаж хэрэгсэл, нааж байгаа цавуу, хэрглэж байгаа лаборатори ингээд тэр жишээ нь шаазан брекет гээл шаазан наадаг аппарат гээл ярьдаг байгаа. Тэр болгон үйлдвэрлэгч болгоноороо маш өөр ондоо байдаг. За жишээ нь та нар имплант гэж мэдж байгаа ш. Тэгэхээр имплантын үйлдвэрлэгч болгон өөр байдагтай адилхан гажиг цэслийн аппаратны чанар нь бас үйлдвэрлэгчээсээ хамаарат бас хэдэн жил тэр одоо үйлдвэрлэгч нь тэрийг үйлдвэрлэсэн хэр их одоо эрдэм шинжилгээний ажил судалгаа шинжилгээнд дээр суурилж шүдний одоо пааланг хэр их баг гэмтээдгийн наахад бас ямар хэр тогтцтой байдгийн хүчийг хэрхэн одоо дааж чаддгийн за биомеханикийн хүчүүдийг үйлчүүлэхэд тэр одоо хооронд нь байгаа ховлон хэрхэн яаж нөлөөлж байгаа ингээд маш нарийн юмнууд байдаг байгаа. Тэр болгоныг ярих юм бол мэдээж хэрэг маш их олон цаг минут хэрэгтэй болно. Тэгэхээр та бүхэн шүд эрүүн нүрийн системийнхаа яг суурийн сайн тавихчаа тэр гажиг цэслийн эмчилгээг хийлэхдээ маш нарийн одоо хэмжилтний онцлогоонуудыг хийлгэж агаад яг үр дүн ямар болохыг сайн мэдэж авсныхаа дараа шүдээ хөдөлгөж гажиг цэслээ эмчлүүлээрэй гэж зөвлөмөр байна. Тэгээд та бүхэнтэй Digital Dental Office эмнэлгийн бэлгийн эмч байла. Хэсэг хугацаанд ингээд дараагийнхаа мэдээллийг болон эрүүл мэндтэй холбоотой, шүд эрүүн нүрийн системтэй холбоотой мэдээллүүдийг болон зөвлөмжүүдийг дахин хүргэх болно. Ингээд та бүхэн бүтэн сайдрынхаа үдшийг сайхан үдээрэй. Баяртай.